Монголчууд Америкт намайг Судмын баяр жаргал гэдэг. Хүүхэд байхдаа одоо шин зэрэг ажлын Орион гэдэг ярьдаг 220 гэдэг тэр миний хүүхднээс өнгөрсөн. 10 жилийн 45 дугаар сургуульд суралцаад тэгээд 10 жилийн дүүргээд тэгээд дараа нь зэрэг албанд явсан. Дараа нь одоо зөвлөлтийн 2 дугаар тест гэж ярьдаг хууч сот 2 гэдэг. Тэр сот 2-т одоо механик тарак одоо нөгөө караны машинист гэдэг мэрэгчлэр курс сууж эзэмшээд тэгээд каранаар тэгээд одоо шинэ гинтлийн имлэг тэгээд 13 дугаар хорооллын орчин хавьч бүгдийг одоо барилдсан гэж ойлгож болно доо. Тэгээд барилдсан каранист байсан. Том баашин каранист гэдэг 9-10 давхарыг барьдаг. Тэгээд дараа нь одоо Монголд жиж ахлаган депо гэдгийг байгуулагдаад тарилаа бусны курс суугаад Монголын анхны тарилаа бусын шодооч гэдэг тийм эрхэм юм надад миний амьдралд бас тохиолдсон. Анхны тарилаа бус ч одоо дээд тог моггүй болчихно. Дээдл мэдл наан цануулна бүр инээдтэй юмнууд их болдог байла. Бүр үйлчлээд явж байгаа дотор нь суугаа явж байгаа усуудаараа ч хүртэл төрүүлдэ явж идэг. Тийм үе зүйл байлаа шүү дээ. Дархан өөрөө одоо хуваар юм хий гэж хэлээд гэж бодоод нэг машин дээр найзуудтайгаа цуг аваад Улаанбаатар дархан 2-ын чиглэлд хүн зөөж эхэлсэн. Тэгвэр бас босгосон Улаанбаатарын шугамыг босголцсон гэж хэлэх бас нэг тийм миний амьдралд тохиолдсон юм бас байдаг. Тэгчээ зам харгуун их муу байла. Тэр үед чи зах зээл ямар байла. Юмны бүхэн момсолд ороод бүхэл юм хэцүү байсан. За тэгэл авгаа хүүхдтэйгээ ярилцаал ер нь нэг бөөр суураар нэг солиод үзье. Ингээд аавхаа нэг өнгөрснөөс 3 жилийн дараа тэгээ нөгөө бөөрөө солиод нэг гадаа дотоод руу гараа явчихгээд тэгэл нэг энэ нөгөө сонин сэтгүүлээс зарлал марл хараал тэгэл хүний жишгэрэл тэгэл одоо хүний жишгэрэл одоо бис гараа зүгэн наан цан гэсэн усуудын юмд очиж бүртгүүлэл үзүүлэл гэр орноор ийм хоёр хүүхэдтэй юм байгаамаа ингээд аваад байгаамаа ингээд нэг Америк руу гарах яас юу вэ наан цан гэж тэр зарлал юмнуудаас сургалж мэдээл тэгэл бүртгүүлсэн чил ягаад ч бөөмөд 3 сарын 8-нд одоо 9-1 өдөр байсан санагдаж байна. Бизненд орох хоног хугацаанд болцсон. Та одоо ингээд бизненд ороол гэсэн чи орсон жил 2 хүүхэдтэй байна. Авгаа юм байна. Бизнес гараад хэдэн он байна тэр? 2002 онд ч дээ. 2002-оос 2003 онд шилж 2003 онд би Америкт орж ирсэн шүү дээ. Тэгэл 2003 оноос л миний амьдрал оронгороо ирсэн гэж ойлгож болно. Тэгээд Америкт хурж ирээд анх одоо юу л хамаагүй хийн одоо ингээл Калифорниор дамжиж орж ирсэн хүн байгаа би. Тэгэл Калифорнид буугаад наашаа богоон суугаад Чикагоор нэг манай авгагийн талын авгагийн дүүний ч бас нэг надаас дөрвөлд ирсэн. Тэр мэлмэн тусалтын болов гэж бодоод тэгэл тийм нэг чиглэлтэй Калифорни дээр буугаад одоо 100-аас зүрхсэлэх гэж байгаа улсууд шүү дээ. Тэгэл одоо тэр Калифорни дээр бууж аваад тэгэл тэр Калифорниогоос богоон суугаад нааш явж явах. Тэгээд нойрны зөрөө нөгөө хүүхдүүд яг жоохон орж ирсэн. Нэг нь 3-таа, нэг нь 4-таа орж ирсэн шүү дээ манай хүүхдүүд. Тэгэл энэ хүүхдүүд чи яг унтаад өгч юм. Тэгэл зохоор хараал явж байгаа. Том гэрэл нас таракнууд. За энэ таракийг л барина та. Энэ таракийг л барьчих гайгүй амьдчих баг. Би ч бас Дархан Улаанбаатар 2-ын чиглэлд бас нэг Монголд чи тарилаа бос наахны хүмүүс юу вэ чи өөртөө том ярьцах анх орж ирсэн. Тэгэл бүх юм оронгоор ирдэг юм байна Америк. Бүхэл юм хатуу байсан. Анхны 5 жил бол надад бол яаж юу болж болсон бэ тэр үстэй нийтдээ юмуд болж ирлээ. Ямар юм барьчихлаа. Би одоо хамгийн тарааг барих биш. Тараахан дотор байгаа юмыг буулгаж авах биш. Гүрүш Монголын чирээс нөгөө том тараак нүч ихнээд хүчрэл хурангууд дотроос нь ачаа бараагийн одоо компаниар нь хуваалж падан гэдэг одоо пайлад гэдэг модон дээр өрөөд тэгээ гаргадаг тийм ажил хийжсэн. Тийм ажлыг би 2 жил гараа хийгээд тэгээ 2 жил хийгээд энэ бол тэгэл сүйдтэй ажиллаж биш юм байна. Өглөө эртж явна. Өдөөс зарим өдөр тараак хэрэггүй ажил байхгүй. Ингээ 2-2 хүүхэдтэй тэгээд ингээ авгаатайгаа бид ч одоо ингэж амьдарч байгаа учраас ер нь болохгүй юм байна гэж бодоод тэгээ Солонгос компанид ажиллаж байхдаа ант түүнээр яриулаа. Надад ингээ нэг бүтэн цагаар ажиллах ажил төрөлт хэрэгтэй байна. Яад юм бол ийдэм бол гэж яриад байжсэн чи яашгүй нэг Солонгосын сүмийн нэг хүн надад ажил санал болгож ирсэн.
тэр хүмүүс маань юу гэсэн ажил санал болгож байгаа вэ гэхээр одоо Чиний Японуудын айлуудыг ирэхэд нүүлгэж буцаж байгаа Японуудын айлыг одоо импорт экспортын юм нүүлгийн ажил байна. Энд чи орох уу гэсэн саналд ирсэн тэр сүмийн улсуудаас тэгтэр би тэглгүй яг уу надад бүтэн цагаар ажилладаг ажил юм бол би оръё. Надад ч оръё гэд. Ингээд би Америкийн шиппинг компани ямар учиртай байдгийг, яаж импорт экспорт хийдэг гэдэг юмнуудыг бүгдээрнгийн төчнөөс мэдэж эхэлсэн. Яагаад ер нь Монгол руу ингэж хийж болохгүй гэж Солонгос компанийгаа захирлуудаа ярьж эхэлсэн. Уучлаарай одоо ингээд би Монгол улсуудынхаа ингээд цуг оруулж ирж энэ компанид ажиллая. Манайх одоо ингээд компани юмнуудаа ажиллаа цөмөрөө цуг явуулчихъя гэдэг саналаа нөгөө солонгосуудаа тавьсан. Нөгөө солонгосууд болгүй яг чи ороод ингээ хамтарсан Козома гэдэг компани байгуулсан. Хэдэн монголчууд маань ажилладаг байсан. Тэр хэдэн монголчуудаа бас нэг жоохон ахалсан маягтай. Тэгэл тийм компани байгуулж яваад монголчуудаа ажилладаг байсан чи сүүлдээ тэгэл монголчууд маань олон болсон нөгөө солонгосууд чи нөгөө монголчуудаа сайн ажил төрөл хийгээл ингээд арай жоохон гайгүй яваад ирэнгуулахтаа нөгөө л авчиж эхэлж байна. Ингээл янз асуудал гараад тех байж хооронд нэг солонгос дарга маань тэгээд авгаа хөлттэйгээ биднээс ярилцж байгаа л энэ ч байдаг нэг хамаатан садан улсуудтайгаа ярилцж байгаа л нэг Америкийн одоо Норвеж гэдэг газараас одоо зээл авч нэг даун хаус гэдэг юм авсан. Тэнгууд энэ солонгосууд ч бас нэг жоохон сонин сэтгүүт явдаг усуд юм байлаа. Тэгээд би байранд ороогүй хахад чи яах тэр хаус авт ингээл асуудал хэлж эхэлсэн. Тэгээд нөгөө дарга маань намайг ажлаас халаад би тэгээд одоо тэр хаус авсныхаа төлөө ажлаас халагдаад ажилгүй болоод тэгээд Америкт ажиллах болох юм болох тэр яаж ирдэг вүлээ. Тэгэл тэр хооронд өмнө ээж минь ирсэн байсан. Тэгэл ээж манай гэрт байсан. Тэгэл ээжтэй хоёулаа одоо зүтгэн минь хөө үзэн санаа зовхон байхгүй чи ажил төрөл дараагийн ажлаа болтлоо тэгэл өчн начар олдсон шүү дээ минь хөө одоо юу яа хийгүүд Америк Чикагод анхны бууз хийж зардаг асуудал хийж би хийж л ээжтэй хоёулаа. Тэгээ манайхаа өөрсдөө ингээд Монгол руу нөгөө ах махтаага яриад ингээд Монгол руу ингээд машин дэрэг оруулах юм бол зүвдэлтэй өрүүлтэй ийм машинууд чих зүгээр юм шиг байна гэл хамгийн анхны Land Cruiser 80 гэдэг. Lexus 450 гэдэг машинууд чи 2004-5 оноос эхлээд оруулж эхэллээ Монгол руу. Тэгээ машин ачихтай алмаараа нэг хэдэн хайрцаг сав улсуудынхыг аваад гэртээ нөгөө хайрцаг сав аваад улсуудаас зарлал тавиал улсуудынхаа ам дамжуулж яриулаад ингээл монголчуудын хайрцаг савыг явуулж эхлүүлээл ингээ байжсэн чи тэр чи тун удалгүй ингээл хүний чи тоо өдөр болгон нэмэгдэл Америкт чи хүн унж орж ирэлт юмнууд чи сэргэж байгаагаас хойш тэр чи бүр яаж ихэн зургуул тэр хайрцаг сав чи бүр амар тоглордог болоод тэгээд нөгөө машин дэргэж ачуулдаг хүн их болоод ингээд ирэнгууд чи нөгөө над чи хаус нь нөгөө даун хаусанда хайрцаг оруулдаг байсан бол сүүлдээ даун хаус хайрцаг багтгаа байгаа. Ээжтэйгээ хоёулаа storage ингээд Gold Milwaukee гэдэг газар storage дотор storage авч тавиад сүүлдээ storage чинь тавиад ахтар чи мөнгө төгрөг юмуд нөгшөө бас арайхан төлөвлөгөөс авахгүй юмуд болоод юм яг л өөр нэгсэн байр байх хэрэгтэй өөр нэгсэн юмуд байх хэрэгтэй гэдэг утгаараа тэгээд энэ шийдвэр компани байгуулж үйл ажиллагаа тэр үеэс эхэлж эхэлсэн гэж болно. 2004 оны загаас эхэлж энэ ажлыг өгсөн шүү. Facebook сүнстэй тэг үссэн тий. Тэгэл одоо энэ компани одоо үеийн байдлаар харахад Монгол Чикаго гэхэд 3 салбартаа, Сиэтл гэхэд 1 салбартаа ганцхан Монгол руугаа явуулдаг компани байсан бол одоо Монгол, Америк, Монгол гэдэг импорт экспорттой жилд хурцсан явж байгаа тий. Тэгээ энэ Монгол Чикаго одоо орчимд амьдарч байгаа монголчуудын минь хүч тий. Тэгээд бас биднээс ажиллаж байгаа манай ажилчид биднээс хүчин зүтгэл бүх юмнаас хамаарсан болов гэж би хардаг тий. Монголчууд Америкт. Өөр яг хүүхэд байсан бага насныхаа тухайн нь жоохон. Ерөнхийдөө сахилахгүй хүүхдээс. Би одоо 220 өссөн намааг бол одоо улсууд манай ангийнхан манай сургуулийнхан бол мэднэ. Би маш сахилахгүй байсан. Ямар хүчтэй байсан? Одоо маажиг цоохоо гэдэг өчтөө тийм хөвгт байла. Яг цоохоо гэдэг нэр. Цоохоо гэж нэрлсэн байна. Манай аавын өгсөн нэр гэдэг. Энэ нэг сонин нэр. Би гайхтыг. Одоо намайг баг энэ Чикагод баяр жаргал гэхэд мэдэх хүн овор шүү. Цоохоогоор л явцсан. Яасан бэ гэхээр манайх би эцэггээсээ зургуулаа. Нэг ахтай хоёр эгчтэй. Доороо эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй айлын дундах.
тэгээд манай ихч гараад тэгээд би гарахтаа намайг манай одоо буруу сонссон юм уу? Албаар тэгж утсан юм уу? Одоо эртээ хөвгт гарсан гэхдээ нэг баахан цоохор үлгий баах юмнууд бэлдэрч гэсэн. Тэгээд тэрний үеэс эхлээд намайг л одоо цоогоо гэдэг нэр өгсөн. Одоо минь 10 жилийн ангийнх нь хүүхдүүд цоохоо. Тэр 220 одоо намайг таньдаг мэддэг ус бүх ус цоохоо. Тэгэл Америктаа бас хурж ирэл энэ цоогоо гэдэг нэр чинь бас нуух гэж орлоо. Тэг аль бие остойгоо нэрээр явах гэж үзсэн чинь бас энэ ч урж ирэл нэг цэрэгт байсан нөхөр нэг доор өссөн нөхөр ингээл янз бүрийн үүнд алдаад цоогоо гэд дуудаад одоо тэгэл бас цоогоо. Тэгээд бас тухайн үедээ бас тэгэл дээр 23 дугаар сургууль тэр юуны Орос сургуулийн хүүхдүүд чи церкийн болон дээр суудсан дуудаал бас хүү яа гэдэг бас нэг бидний үед чинь нэг тийм байлаа шүү дээ. Хүү наашиж ямар айлын хүүхдүүд яадаг гэдэг үзэг балнаас авахгүй л жижигэн шоглож исэн нэг юу яаж исэн юмнууд бол би энийг барьж одооныхоноос бол одоо энэ таньдаг усудаас бол нэг ярихад энэ хошин урлагийн онон монтой чи би чи бүр тэр онон яг нэг үеийн төгсөлтүүд тэр онон монон гэж би бас тэргүүр жоохон шоглоно шүү дээ. 23 дахь сургууль мургуулыг байсан онон монон гэж бас жоохон тэр аваар шоглоно. Нэг Орос сургууль сурдаг мурдаг гэл одоо маний сүйч жоохон тийм байлаа шүү дээ. Бид нүчи зүгээр сур нөгөө Орос сургууль мургуул сурдаг сууч байвал арай жоохон хүү яа гэдэг. Ингээ ангирмааг бол би сайн тань. Одоо энэ нөгөө урлаг соёлд явж байгаа ангирмаа гэдүүс чи би сайн тань. Тэгээд дуулгаач хийсэн юм байна. Тийгүй өснөөс нь арай зулгаа өгөө дэ манай урдлын байр байсан. Тэгээ ус төр зориг мориг би бүгдийг амтахгүй шүү дээ. Нэг дор өсгөөс уус. Монголчууд Америкт. Тэгээ чи одоо усууд сүүлийн үе яг миний дараагийнх миний надтай ирсэн усууд чи бас нэг үед чи одоо энэ Чикагогийн Алди гэдэг газар бас нэг биеэ үнэлдэг тийм юм нэг хэсэг байсан шүү дээ. Одоо бол байгаа үгүй чи тэр нь биеэ үнэлнэ гэж юу яриад байгаа юм гэхээр танаас буруу ойлгож магадгүй. Тэр ажиллаа хайж явж байгаа тэр. Хэдэн мэгсгүүдтэй гудамжнаар очиж зогсно. Алдигийн үүдэн дээр. Тэнгууд нэг ажил төрлөө өдрийн цагаар ажил төрөл хийлгүүлэх өшгөө бол нэг тэр компанид ганц хоёр хүн экстра хэрэгтэй байх юм бол тэр чинь зочихгүй аа. Тийм юмар бол нэг хоёр удаа бас явсан шүү би чи бас тийшээ очиж бас нэг юу хийх гэж байгаагаа бүүмэд машинаараа зогсно уралдаж гүйж очиод дотор орно шүү дээ. Хэдэн аав нэгтэн дээр амжаал тэр машин дээр орж явах юм бол явна. Та тэр өдөр ажилтаа. Амжаал тэр машинд орж чадахгүй та оцроод очих юм бол ажил байхгүй. За SP Express-ийг байгуулсан. Тий. Одоо энэ шиг олон жил ажиллаж байна танах тий. Тэгэхээр яг ийм ачаа тээврийн shipping компани одоо яг үүргэн буюу тийм яг ажлынх нь гол онцлог зарчим нь юу вэ? За энэ shipping компани одоо үндсэн одоо ач холбогдол үндсэн зарчим нь юу вэ гэхээр энэ одоо би айгүй олон газараар явж айгүй олон улсуудаа уулзж ирсэн. Энэ олон жил ахны энэ ажил төлөвт хийж яхад бас янз янзын үйлчлүүлэгчээс болж айгүй их ламнууд гарч ирсэн. Энийг нуух юм байхгүй. Манай монголчууд ч айгүй муухай юмыг нууж хэлэхгүй, декларацийн дээр мэдүүлэхгүй, явуулж байгаа ачаан дотор янз янзын юмнууд гарсан юмнууд зөндөө байдаг шүү дээ. Одоо Монгол руу онгоцоор ачаа явуулахдаа одоо тэр нэг гутал байсан гутлынхаа үзүүрт сум ийг явуулах жишээ. Тэр нь одоо энэ Азаар энэ Америкийн хэлээр зүгээр гараа явцсан, Солонгосын хэлээр зүгээр гараа явцсан, Монголын хэлээр ороход Монголын галд саадагцсан. Тэгэл тэр чинь бүр асуудал бол өндөр аваад эхэлсэн. Тийм болохоор чи би тэгээд тэр зарчмаар энэ Америкийн API гэдэг одоо энэ тагнуулын алба энэ юуных газрууд бүгднгөө нь очиж уулзсан. Америкийн зарчим бол шал өөр Монголын. Та костомор орж ирэхдээ та энэ декларацаа бүглүүлсэн декларац нэр хаяг, утасны номер бүх юмнуудыг бичүүлж ав. Та хүний ачааг онгойлох хэрэг байхгүй. Тэр нь Америк. Тэр нь нэтг. Битгий биений худлаа хуураад. Тийм учраас тэр улсуудад анх орж ирэхдээ та таны хэлж байгаа юм бол shipping компани үндсэн зарчим юу вэ? Монгол улс буюу Америк нэгдсэн улсын хэлээр хоригдсон бараг төвлөхгүй гэдэг дээр гар үсэг зурж байгаа гэдгийг тэр костоморуудаа сайн ойлгуулж өгөөч л гэдэг асуудлыг надад тавьж байгаа байхгүй юу? Би бол сандраал одоо тэр чинь Монгол тийм манай ачаараа сум гараад ирлээ. Одоо яах вэ? За одоо юу болов? За яаж хийж игэл яваал энэ чи цагтаас сэргийлэх бүх юмнаас асуух. Хамаагүй. Тэр хүн хуурсан болохоос танаа компани ураагүй. Одоо ингээд хай нэг эн чи би хүний нүдэн дээр ажиллах хүн л даахна. Тэгэл янз янз ачаач жоохон хоцорно. Онгоцны ачаа цаг агаарын байдал ямар нэг эрсдэл тусад контейнер чи ганц 2 хоног саадна. Контейнер нэг 30-аас 35 45 хоног дотор очих хэрэгтэй байдал 3 сар болно. Энэ зарим цуглагдсан ачаа энэ чинь одоо Америкта баг 45-аас
сар гаруй хоног болоод контейнерд орогдоод явагдана. Энэ хооронд ингээд сошиал медиа бүх юмнууд илүү тал болсон байж хат намайг ч одоо за цогоохаач очихгүй гэсэн яац ийцэн гэл шөмжил явна. Хүнээс ахын шөмжил хүлээж авна. Тэгтэл нөгөөний хүн чи цогоо чи сая төгрөг авч иж онгоцны ачаа өгдөг гэдээ явж л байгаа. Манай монголчуудын толгой дотор ямар байна? Тэр нөө өөрсдөө хийсэн юм аа тэр дээр бичихгүй. Зүгээр цоогоо гэдэг утгаар энэ миний онгоцны ачааг өгөхдөө сая төгрөг авч ирсэн нөхөр шүү дээ гэж ярьж байгаа. За ямар үйл ажиллагаа явуулж байна? За нэг агаар ачаа явуулж. Нэг тэрийг бүр ингээд тодорхой яг ийм. За одоо манай үндсэн ажил надад Чикагод 3-9 дор бол онлайн гэдэг ачаа бол одоо бүр одоо хуучин бол хүн алхаж орж ирээд ачаагаа өгөөд явдаг байсан бол одоо тэр ачаагаа орж ирээд ачаагаа өгөөд явдаг хүнээс гадна онлайн ачаа. Онлайн гэдэг юу вэ гэхээр Монголоос өөрсдөө одоо вебсайт руу ороод дэлгүүрийнхаа онлайн руу ороод юмаа захиалаад манад тэрний шипийг игдэж хүлээгээд тэгээ буцаад манахаас гараа явж байгаа. Ийм юм байгаа. Үндсэн ажил нь дэдээс энэ. Тэгээд хоёр дахь ажил нь далаан тээвэр. Далаан тээвэр нь болох дээр энэ чинээс нөгөө өөрсдөө ирж чадахгүй ч юм уу өөрсдөө сонирхсан юм нэтээр онлайнаар үзээд манай компаниар дамжуулаад манай компани хөрөнгийнх нь батан даалтыг хариуцаад баталгаажуулаад машин дэргийг авч өгөөд дотны гадна нөгөө зургийг авч өгөөд явуулж байгаа тийм үйлчлэг бас байна. Машин дэрэг одоо Монголоос хүн унцхан хөтө өссөн машина манай компаниар захиалуулаад аваад унжуулах нь байна шүү дээ. Тийм ээ л та. Тэдний юм явсан. Карбакс нь ийм учиртай. Ийм онто. За Монголын мөрддгөр бол эднийх бол одоо 2016 оны 5-7 байлаа гэж утгад Монгол руу очих дээр 14 оны 5 15 оны 5-7 болох магадлал бас байдаг. Тэр нь юу вэ гэхээр манай Монголынх өөрсдөө нөгөө машин дээр байгаа оноор нь бүсэн дээр байгаа оноор нь үйлчлүүлнэ гэсэн тийм зачим баримталдаг. Тэрэн дээр л зарим юмнуудын сайн үзэж улсуудад ойлгож хэлэхгүй тэрнээс нь жоох асуудал гараад идэв. 16 оны машин авч гарч та над руу 15-ыг явуулсан байж тээ гэж. Одоо Монголын өөрийнх нь мөрддөг зарчим нь болох дээр тэр нөгөө одоо үйлдвэрсэн он 16 оны загвартай 16 оны машин идэв байсан боловч 16 оны 15 оныхоо сүүл сард үйлдвэрсэн болох дээр нөгөө бүснийх нь он 15 оны 12 сар одоо 15 оны 9 сар 10 сар гэсэн машинд явах дээр нөгөө оны юмд жоохон асуудал зөрчил гарах гэдэг тийм юм ажиллагддээ. Тэрнээс бол одоо бүхэн одоо машин авч болж байна Америкаас одоо өөрсдөө хэрэгэлдэг жимсний бүтээгдэхүүн хүнс жижиг хэмжээний хүнс тэгээ витамин бас бус юм юмнуудаа бол бүгдийг аваад хэрэглэж болж байна. Агаар ачаа бас явж байгаа. Тий агаар ачаа явж байгаа. Агаар ачаа бол манай 7 хоногт 2 удаа явж байна. Агаар ачаагаар бол улсууд одоо газараасаа илүү агаараар бол үйлчлүүлэх сонирхол нь бол маш өндөр болсон. Танах одоо Монголоос наашаас ачаа авдаг. Тий би Монголоос наашаа ачаа хийгээд одоо бараг 3 жил болж байна. Манай Монголоос наашаа ачаа хийх нь одоо энэчнээс явуулж байгаагаас бүр комплект одоо бүр зарчмын дифферент. Яагаад гэвэл манай монголчууд чи нууж хааж нөгөө нэг гандан мандагийнхаа будаа хүж бас бус юм нуугаад авчиж чинь. Ингээ Америкт ороод ирнэ, Америкийн гайлд ирж оруулахгүй. Тэрнээс бол нөгөө ачаа нь онгоцных биш. Бараг сүулдэ контейнер ачиж авах болж зогсно. Тийм учраас одоо энэ усууч цаг нь ачаагаар нэхэн тийм оны өмнө авах хэрэгтэй байсан. Энэ оны өмнө авах хэрэгтэй байсан. Говцолоор хоригдлоод байна. Яг Америкт орж ирж. Одоо Америкт орж ирж байгаа юм бол одоо энэ Америкийн гайлын усууч гэсэн бүр хилээд саншсан бүр сурцсан. Мах. Одоо мах л орж ирснээс болж нэг хоёрт хуурамч бараа гала. Одоо тэр нөгөө улсууд ч одоо намайг аюу нэг 5 цагнаас болж нэг 2 охин болж ихтэйг намайг загнасан. Яг копи байсан. Одоо Сингапураас ч хаанаас ихлэ авсан ста копи байсан. Цаг алга болчлоо энэ дээрээ гэдсэн. Гайлаас надад руу бичгэнэрсэн. 5 ширхэг Rolex гэдэг цаг чи улхны цаг байна. Нэг ширхэг нь $10 үнэтэй байна. Энэ цагийг одоо Rolex компани танай компаниг сүү хийх гэж байна. Одоо яах вэ? Эсвэл улсын орлого болох юм уу? Эсвэл хаях юм уу? Эсвэл яах вэ гэсэн 3 сонголт өгд юм байл гала. Нэг нь одоо энэ цагныхаа Rolex компанитай шүүхтэд яв. Хоёр дахь нь та энэ барааныхаа төлөө ямар бараа хаанаас оруулж ирсэн тэрнийхээ мэдүүлгийг өгж шүүхтэр уулзъя. Гурав дахь нь энийгээ мартаад хаяа гэсэн. Ийм 3 зарчим байна. Илдэг бус янз янзын үнэр танартай юм а болооч л. Юу нь мэддэхгүй юм йотонгууд чи бүгдээрнг ямар уусмалт ийцээ. Тэгээ йотон мотогоо явуулчихна.
Ийм л импортн дээр айгүй их асуудал гарч байна. Бусдаараа бол энэ чинь энэчнээс явж байгаа ачаа мачаа дээр чинь Америк гарч байгаа юм дээр юу ч тоохгүй. Битмийн асуудал. Америкаас ганц явж байгаа юм битмээ байгаа шүү дээ. тэрийг зарахгүй шүү дээ. Тий юу зарах гэж өөрөөсөө хэрэглэх гэж байгаа байхгүй. Тэг чи зүгээр хайрцгаар нь болно биш. Одоо 2-2-оор нүмүү 1-1-ээр нь болох дээр. Хоёр одоо энэ хоёр хайрцаг байж байна. Ингээ зарах гэж байгаа явах гэж байгааг бид манай компани бол явуулахгүй. Энэ бол одоо тэр нөгөө юу гэдэг чи витамин чи одоо хоёр тэг шүлжээ витамин чи одоо над дүүрэн байна. Манайх явуулахгүй. Уучлаарай. Бид явуулахгүй. Та айлаа хариуцсан гэсэн тохиолдолд бид явуулнаа. Тэрнээс явуулахгүй. Иймэрхүү хүний 8-ыг булаах гэж байгаа ийм юмнуудыг бол манай компани бос хийнэ шүү дээ. Энэ бүрдүүлэлтээ хийгээ явуулж байгаа гайлын декларац бүгдийг явуулж байгаа. Энийгээ бүгдийг хянаж чинь одоо энэ хоёр витамин бараг 2 сар миний өрөөнд байж байна. Би бол ойлгохдоо монголчуудынх маань амьдарч ах уу найз нөхөд хамаатан садан гэж бодох би нэг 5 дотор л гэж үзэж байгаа. Зүгээр тэр витамины 5-аас дээш байж болохгүй л гэх юм бол тэр яг эзэндээ хүрсэн 10 байсан. За 10 байх юм бол өшөө сайн. Зүгээр инкээс миний зүгээр бодож байгаа юм 5-аас дотгошоо битмээ гайлын энэ карго компани гайлын бүрдүүлэлтээр татваргүй гарна гэж загалгачлал юм бол эднес чи 5 витамины дотроо явуулахад болно. Яагаад гэвэл энэ хүн чи 2-оос дээш ихтэй 2 витаминыг тавиад 1 кг болдгоо байхгүй. Тийм учраас энэ шипинг компанид ганц зарчим баглаа боодол юмнуудаа хийгээд ямар ч хэдэн грамм байсан 1 кг-аар л мөнгө төлдөг байхгүй. Тэгэхээр ах чи бас 1 кг-аар болоогүй хахад 1 кг-ын мөнгө хүнээс аваад авах бас сонирхол байхгүй. Энэ чи дагаад бүх асуудал гарч иж байгаа. 3 витамин тавих юм бол 1 кг хүрчин. 2 витамин тавих юм бол ягаад ч кг хүрхгүй. Тэгэхээр нөгөө усууд чи нэг бох хийн. Нэг цам цаваад хийн. Жиндээ хүрэх гэж зайлуул. Ягаад гэвэл 55 г байх юм бол $1 мөнгөөр явуулдаг учраас чи 1 кг болгоод явуулах юм бол хөргөмд өөрсөнд нь жалдаггүй шүү дээ. Монголчууд Америкт. Тэгээ монголчууд нэг үе явах юм бол одоо ингээл бас ингэж ганцхан Америкийн Чикагод манай компани биш байгаа. 2-3 бас манайхтай адилхан үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байгаа. Тэр 2018 оны төгсгөл дээр манай нөгөө одоо компаниуд маань одоо арай жаахан удаа хийцэн гэдгээр нэм үү, арай жаахан настаа гэдгээр нэм үү. Тэгээд над дээр бүгд хийж уулзсан. Биднес одоо энэ компаниг зохиц байдалд нь оруулъя. Тэгээ нэг хамтарч ажиллая. Нэгнийхээ дэмжиж цуг байцгаая. Тэгээ ямар таануусын эдийн засаг руу биднес орох гэж байгаа биш. Зөвмөр зохиц байдлаар нь одоо Чикагогийн ард түмэн Монголоос ахаалж байгаа онлайныхаа үйлчилүүлэгчнэрт зохиц байдлаар нь үйлчилүүлье. Нэг хүний нэг үхрийн ивэр хуурах юм бол 1000 үхрийн ивэр хуурдаг гэж нэг компани доголдолтой муухай ажиллах юм бол нөгөө компанийн адилхан л гарч явдаг. Тийм болохоор зөвмөр ингэ зохицоор нэмийг шийдье. Гэт сая 18 онд одоо ингээд биднес бүтэн хуралдаад зохион байгуулад ийм ажилд биднес орж эхэлсэн байж байна. Тэгэхээр одоо энэ шипинг компани бол одоо оргилдоо хүртэл бүх юм систем бүх юм одоо нэг үе явах юм бол сайн болж ийн л гэж би харж байна. Монголчууд Америкт.